За сайн байцгаана уу хүмүүдээ. Өнөөдрийн хичээлээр Pencil Net програм дээр давхрах ашиглан бөмбөрсөг зурцгаана. Бөмбөрсөг зурхад ашиглах хэрэгслүүрүүд нь буюу line буюу шулуун, гүр буюу мөрий, shapes дүрсийг ашиглана. За мөн ашиглах командууд нь болохоор add-ний үлээр буюу давхраг нэмэх, duplicate-лээр давхраг хувилах, за move-лээр даун давхрагыг доош нь зөвхөнчлөн командуудыг ашиглана. За дараах командуудыг төвчтэй тэмдэглээд аваарай хүмүүдээ. Өнөөдрийн зургийн маань үр дүн нь ийм бөмбөрцөг болно. За бүгдээрээ Pencil Net програмаа нээгээд зураг зурцгаая. За програмаа нээгээд файл хэсгийн new командаар ажлын талбараа хэмжээг нь 500 пикселийг харьцах нь 500 пиксел гэсэн хэмжээтэй сонгож өгье. Хаана хадгалахаа зааж өгнө. За бөмбөрцөг гээд хадгалъя. За save as type-ийг нь болохоор нөгөө Pencil Net програмынхаа өргөтгөл болох PDF. За save гээд хадгалъя. За ингэс нь болохоор нөгөө хийсэн юмудаа нэмээд хадгалаад явах боломжтой. Гараас Ctrl S дараад явах боломжтой гэсэн. За add-ний үлээр гээд шинэ давхраг нэмээд үүнийгээ бөмбөрцөг гэж нэрлэе. За shapes хэрэгслийн ellipse дүрсийг сонгож зураг багсны өргөнийг нь 2 болгоод өгнө. За цэнхэр өнгөө сонгож ажлын талбартаа тойрог зурна. За зөв тойрог зурхын тулд гараас shift төвчлөрийг дарж байгаад зурвал хэлбэр нь зөв гарна гэсэн үг. За шинэ давхраг нэмээд шугам гэж нэрлэе. За уг давхраг дээр тойргийн дундуур line хэрэгслийг ашиглаад shapes төвчлөрийг дараас дагараа шулуун зурна. За шинэ давхраг нэмээд мөрийн 1 гэж нэр өгье. За уг давхраг дээр гүр буюу мөрийн хэрэгслийг ашиглаад мөрий зурнаа. За мөрийн 1 давхрагыг хувлаад duplicate-лээр layers гэсгийн duplicate-лээрээс мөрийн 2 гэд нэр өгье. За мөрийн 2 давхрагыг эргүүлж доош нь харуулна. Дээрх 2 үйлдэл адилхан энэ мөрийн 3, мөрийн 4 үйлдэлүүдийг хийнэ. За одоо болохоор бөмбөрцөг давхрагыг хувлаад давхрагын нэрийг нь мөрий 5 гэж нэрлэе. Move Select Pixel хэрэгслийг сонгож шинэ давхрагыг дотгош багасгаж өгнө. Move Select Pixel хэрэгслийг сонгон дүрсийг голлуулад доорх мөрийг дээрхийн адил ахаад нэг хувлаад гүйцэтгэнэ. За үр дүнд нь ер нь 9 ийм давхраг үүсээд бөмбөрцөг маань ийм болсон байна.